Өчигдөр өнөөдөр амар амгалан гайлтгая. Өнөөдрийн сэдв бол дурдгад учир вэ, хайрлагад хариуцлага вэ, амьдрахад арга вэ гэсэн сэдвээр ярилцъя гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ сэдв бол үнэхээр хүн бүхний одоо мэдэх ёстой, хүн бүхний уураг тархинд заавалч боловсрсон байх ёстой ийм одоо зүйл. Тэгээд дурлах гэдгийн тухай ойлголтыг бол их олон янзаар тайлбарладаг. 5-6 янзын тайлбар манай монгол хэлний тайлбар толд бий. Эдэд дурлах, мэрэгжил дурлах, бие биедээ дурлах, эдээ ундаан дурлах, эд хөрөнгөнд дурлах гэдэг олон янзын юм бий л дээ. Энэ дотроос бие биедээ дурлах. Бие биедээ дурлахад бол нэг асуудлыг ямаг санаж байх хэрэгтэй. Яаж санд юм бэ? За энэ бол миний дурлах цаг үе мөн үү? Энэ миний дурлаж байгаа илэрхийлэг орчин мөн үү? Нөгөөх нь би дурлахт бэлтгэгдсэн хүн үү гэдгийг бол заавалчгүй санаж байж тэр дурлалын тухай ойлголтыг бусдад дамжуул бусд харилцаанд оролцох ёстой. Тэгэхээр дурлахад учир вэ гэдгийн учир бол цаанаа бол маш нарийн. Нэгдүгээр чи эрүүл мэндийн хувьд, бие бэлтрийн хувьд, чи үзэл санааны хувьд энэ дурлах энэ цаг үе чинь чамд ирж үгүй юу? Ингэсний энэ тэрийг бодож тодорхойлсны дараагаар би чамд хайртай болж байна, би чамд дурлаж байна гэж одоо хэлэх ёстой. Тэр дурлалын энэ мөн чанарыг ойлгоогүй дотоод нууцыг таньж ухаараагүй учраас ядгүй. Энэ гэр бүл салаад байдаг, гэр бүлд амар нэгэн асуудал үүсээд байдаг. Тэр нь нөгөө яа гэр бүлийн дотоод өөрөлдийн бие зогцсонд нь зохилдсон энэ гайхамшигтай ёс заяг алдагдаад ингээд тэндээсээ болоод эцэстээ дурлал гэдэг чинь ямар ч утгагүй болоод ямар ч үр дүнгүй, ямар шим шүүсгүй болоод ингээд хоцорч байгаа. Тийм учраас бол энэ дурлал гэдэг үгний тэр утга чандыг ухаарч үнэхээр одоо нарийн нандин зүйл байдаг юм байна гэдгийг бүр багаасаа хүмүүжиж байж сая одоо энэ нандин харилцаанд бол оролцох ёстой юм аа. Дараагийн сэдв бол хайрлагад хариуцлага вэ гэж байна. Үнэхээр хүн бие биендээ дурлсны дараагаар бие биенээ хайрна гэдэг бол бие биенээ хариуцж авч байгаа юм аа. Юуг хариуцж авч байгаа юм бэ? Хамгийн нандин одоо мэдрэмжэн бие биендээ хариуцуулж байгаа. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ хариуцж байж л сая одоо гэр орон Батбэг сайхан болдог. Гэтэл энэ зүгээр нэг тийм күнкүн маягаар ойлгоод бие биенээ хариуцж байгаа юм шүү гэдэг тэр утгыг буруу ойлгосон учраас энэ том хариуцлахгүй гэрвэл хариуцлахгүй хамт олон хариуцлахгүй үзэл санаа бий болоод байгаа маа. Тэгээ юм учраас хариуцлага гэдэг үгийг бол маш их одоо хамаагүй хийх ёсгүй, хайр гэдэг үгийг хамаагүй хийх ёсгүй. Би чамд одоо хайртай хайраа гэдэг чинь бол ядгүй. Тэгж хэлчихээс үүдэн хайрлаагүй гэх маягтай ярьдаг. Энэ бол ядгүй. Бие биенээ огт хариуцаагүй тухай ойлголт юм. Тэгээ энэ хариуцж байж ажил хайр гэдэг үн цэнтэй болдог. Асар их юм бүтээдэг. Тэрний хүч чадлыг зөв энерги эрчмийг эдэлдэг ийм одоо гайхамшигтай үг. Тэгээ хайртай байна гэж хариуцахгүй байна гэдэг бол хайргүй байна гэсэн үг. Тэгээд энийг цагаатгадаг үг байна л да. Уучлаарай гэдэг үг. Хизээж жинхэнэ утгаараа хайртай байсан хүн бие биендээ уучлал хүсдэггүй. Уучлал хүсдэггүй. Яагаад хүсдэггүй гэхээр Монгол одоо суу ухаан дотор хайрын тухай ярихдаа уучлаарай гэдэг үг бол дахиад нэг ийм юм одоо хийхэд бэлтгэж байгаараа энийхэн үед арга цагаад өнгөрлөө гэсэн санаа байхгүй юу? Тийм учраас тэр тийм үгийг тийм эрчим энергитэй муу үгийг бол бие биедээ хийгээд ингээд одоо дахин хийхэд бэлтгэлтэй бай гэсэн тэр санаагаа улам бие биендээ өгшүүлээд байх юм бол хайр гэдэг бол зүгээр хатсан зүйл болно. Хайр ингээд körөөд хатаад ирэхлээрээ бол түүнийг дэвтээдэг, түүнийг хуучин хэвэнд нь оруулдаг ийм техник хэрэгсэл, ийм угаалгын унтаг хаанч бүтээгдээгүй. Тийм учраас бол энэ хайрыг бол анханаас нь гамнаж идэх ёстой. Дээр нь маш их тордож
маш их одоо ариун сайхан байлгаж байж ижил сая гэдэг хайр гэдэг юмны асар нарийн утгыг гүн ойлгоно. Ингээ хайрыг гүн хэдийчнээ гүн ойлгоно амьдрах арга өөрөө зохиомжилдог. Амьдрах арга гэдэг чинь бол одоо хиснээн хүн байна уу төдий шиний тэрний тоогоор 3 сая хүн 3 сая янзын амьдрах арга ухаантай байхгүй да. 3 сая янзын амьдрах арга ухааныг өөрсдөө зохиомжлоод өөрсдөө бусдад яана тараан түгээгээд дараагаар нь тэндээс туршлага аваад алдаа оноогоо шүүд үзээд ингээд амьдралыг бол тэгшилдэг юм аа. Ядуу байна гэдэг бол үнэхээр хүн төрлөختөнд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй буруу үзэл. Хүн бол ядуу төрөөгүй. Ядуу байх гэж энэ хорвоод мэдлээгүй. Тийм учраас яаж хүн төрөхтөр яадгүй. Одоо амны хишгтэй хүн төрлөө, ажил үйлстэй хүн төрлөө ингээд баяр болдог байжгаад ядуу хүн төрлөө гэж огт хэлдэггүй, тэгж зээрэлдэг ийм ёстой юм аа. Тэгээ 6 янзын шалтгаан байна. Ядуу болоод байгаа юм. Нэгдүгээр шалтгаан нь бол худал хэлэх. Худал хэлнэ гэдэг бол үнэхээр одоо зүгээр жирийг үзэгдэл болцсон. Улс төрийнхэн ч гэсэн, эдийн засгийнхэн ч гэсэн, үзэл номдынхэн ч гэсэн зүгээр худал хэлчихдэг. Тэгэхээр аргалзаараа гэдэг юмар ингээд лахадад ингээд өөрийнхөө үзэл санааг юу ч иш болгоод худал хэлж явах юм бол хамгийн сайн менежмент, хамгийн сайн одоо овсгоотой хүн гэж ойлгосон. Энэ явдал бол хүмүүсийг доош нь одоо дараад байгаа ийм юм аа. Тэгэхээр аль болох одоо үйлдэл дээр үнэнч байж, үнэн байх юм бол өхөр тэргээр туулаг үүснэ гэж хэлдэг. Тийм учраас тэр үнэн байх байдлаа ямаг цаг ямд санаж өр хүүхдээ тэгж хүмүүжүүлж өөрсдөө тэр үнэн байхын төлөө ажиллах юм ёстой. Тэгээ. Хоёрдугаар шалтгаан нь бол хуурам эхлэх гэж байна. Хуурам эхлэх гэдэг бол одоо маш их одоо нүгэлтэй үйл явдал шүү дээ. Тэрийг бид бол аргалчгаараа гэдэг ингээд том явцсан. Тэгээд аргалсаараа л яа нь одоо аргалах юм байхгүй болтлон ядуурдаг, аргалахгүй юм байхгүй болтлон одоо сэтгэл санаа нь эвдэрдэг ийм одоо үйл явдал бол үнэхээр одоо газар авсан байна. Тийм учраас бол тэр худал хэлдэггүй, хуурам эхлэхгүй энэ одоо байдлыг яг өөрийнхөө хүмүүжилдээ, өөрийнхөө одоо дотоод сэтгэлдээ оршоод чадах юм бол үр хүүхдэн ч гэсэн, өөрсдөө ч гэсэн, хамт олон ч гэсэн эмх зэгцтэй, эв найрамдалтай ихийн бүтээсэн ийм одоо болж хувирах юм аа гэж номонд бичсэн байгаа юм. Тэгэхээр худал хэлэхгүй байх тийм нөхцөлийг байнга одоо хүн бүрдүүлж тэрнийхээ төлөө ажиж амьдарч байж сая одоо тэр энэ хилэнцэд үйл явдлаас арилах ёстой юм аа. Буруу үзэл гэдэг бол үнэхээр нүгэлт ийм үйл явц. Буруу үзэл энэ дотор олон янз байна л да. Одоо тийм үзэл, ийм үзэл, барууны үзэл, дунд төвийн үзэл юу ч гинэ олон янзын англиад хуваагаад ингэчгээд нөгөө үзлийнхээ мөн чанар руу орохгүй эргэлдээд хүний өөрийнх нь төрөлхийн язгуур мөн чанараас хөндөрүүлээд тэгээ нэг юмд гиндүү автаад нөгөөхийнхөө төлөө юу ч хийхээсээ буцахгүй болцсон ийм үзэгдэл бол явж байгаа. Энэ нь бол ядангуяа эдийн засаг улс төрийн энэ Монгол орны хамгийн сайн сайхан үйл явцыг буруутуулж байгаа ийм юм. Одоо нэг үзлийн төлөө, нэг намын төлөө ингээд үзэхдээ хамгийн ур чадвартай, хамгийн сайн бүтээлтэй, хамгийн сайн ажилтай хүмүүс л яадаг. Өөрийнхөө тэр үзлээс болоод ямар ч ажил амьдралгүй, ямар ч одоо албан тушаалгүй, ямар ч бүтээмжгүй болтлон одоо хохирдог. Энэ бол бүр газар аваад бүр хавтгаарцсан тех ёстой юм шиг үзэгдэл болцсон байгаа нь энэ Монгол орны хөгжилд асар их муугаар нөлөөлж байгаа ийм зүйл юм аа. Дараагаа нэг зүйл бол яг өдөр өөрийнхөө үзэл санааг эрхэмлээд тэр эрхэмсэн үзлээ одоо сэтгэл санаанд нь оршихын тулд яадаг шоу боддог. Тэгэхээр хэдий чиний шоууд нь төдий чиний амьдрал, чиний одоо
зан ааш, чиний одоо байр байдал бүгдээрээ одоо муу тишээ болдог. Тэгээд энийг бол тасан зогс энийг өөрөө засаж ухаарахгүй бол өөр хүн энийг баг хаднаас нь хараад юу яаж чаддгүй, засаж чаддгүй. Дадаа ингэснээрээ болоод яадгүй. Шүн тэндэг. Шүн тэнэх бол одоо маш их одоо эмгэнэлтэй ажлын бүтээмжинд маш муу нэг шөнийн ажил болоод 2 өдрийн ажилдаа яадгүй. Ажлын бүтээмжийг унгадаа гэж ингэж ярилцдаг. Тийм учраас бол яадгүй. Аль болгон өдрийн цагийн ажлыг өдөрт нь намжуулж байгаа. Тэр шөнийн цагаар 6 цэнгэлдэг энэ өөрийнхөө амарч байх ёстой тэр гайхамшигтай цаг хугацааг бол зөв өнгөрөөж явах ийм ёстой. Одоо ч бол манай залуучуудын дунд нэг юм байна. Хаана явна гэхлээр ажил амжуулж яана гэдэг. Тэр нь бол үнэндээ бол шөн байдаг. Шөнд хизээч ажил сайн болж бүтээмжтэй байж чаддгүй. Тийм учраас шөний ажлыг бол битээ их шөнд ажиллаа хийж битээ хийгээрээ одоо өдөрт ажил амжуулж яваараа. Өдөрт харин шөнд яг өдрийн хийсэн ажлаа дүгнээд ингээд байжээ гэж ингэж одоо сургасан байдаг. Тавдугаар шалтгаан бол залхуурах. Өнөөдөр хийгээд дуусгах ёстой юмыг за яг маргааш нөгөөдөр ингээ хийчихье ингээд байдаг. Хэрвээ тэр ажлыг тэнд тухайн үед нь хийж дуусгах ийм л төлбөртэй, ийм л бодол санаатай байсан бол яг тэр цагт нь хийж явах ёстой. Яг цагт нь гэдэг ойлголт чинь бол бити одоо хоош тавиа, бити одоо буруу цагт үйл явдлаа эхлүүлээ, бити одоо яадгүй. Тэр одоо хайрын цагийг дэмий юунд бити өрөөрэй гэсэн ийм ойлголт. 6 дахь шалтгаан бол залхуурах гэж байна. Залхуурах. Залхуу гэдэг бол бараг биднээс өмнө байсан юм шиг ингэж яриад байдаг. Тэг залхуурч болохгүй. Наад залхуурахыг чинь бол яана вэ? Маш твшиж өөрийнх нь одоо ухамсар үйл ажиллагаан дээр тулгуурлаад залхуугыг бол яах ёстой. Барж дуусгах ёстой. Залхуур унтах хоёрыг чинь бол хувь хүн өөрөө л хүмүүжиж өөрөө л яаж барахаас биш унтаж дууссан унтаж одоо юу яасан жаргасан тийм тохиолдол баг байдгүй. Манай өвөг дээдс бол залхуураагүй цагт нь ажлаа хийжсэн үр дүнд өнөөдөр бидэнд ийм их гайхамшигтай эсч хүчтэй ийм их түүхтэй Монгол орныг бидэнд одоо өвлүүлж өгсөн юм аа гэдгийг ингэж бодож санаж тэрний төлөө өөрийнхөө эрчим энергийг илэрхийлж явах юм учиртай юм аа. Хэрвээ одоо энэ тухай нэлээд гүнзгий ойлгоно гэх юм бол миний орчхон гүн ухаан, аз жаргалын гүн ухаан, төр оршихуй гэх мэтийн зохиолууд бий. Тэр номуудыг олж үзээд тэн дээр яана. Тэндээс одоо улам дэлгэрэнгүй ямар шалтгаантай байдгийг, ямар өгшөлтэй юм гэдгийг мэдэж аваад ирэх юм бол та бүхэн одоо ажил үйлс амьдрал авах гэж тэгшил сайхан болно гэж ингэж бодож байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа.